Такси нүр амар сонирн болсон. Бүгдээрээ нөгөө за гоё өдрийн мэнд төрөйя. За өнөөдөр би болохоор хааны орд орно. Тэгээд ханган мөрөн амжуул орж үзнэ гэд бодож байгаа. Тэгээд би маргааш нисэх болохоор өнөөдөр бүгдийг амжуулнаа. За тэгээд энэ миний өчигдрийн төрсөн өдрийн бэлэг байна. Аюу гоё цүнх хагаад надаас үнэхээр таалагдсан. За ингээ бэлэн болоод гарах гад ижин. Тэгээд эмэгтэй хүн болсон л байна. Тэгээ гарах гад бас нэлээд болно. Энэ хувцч гоё юм шиг, тэр хувцч гоё юм шиг санагдаад нэлээд болж байгаа. Тэгээд энэ хувцсан дээрээ тогтоод гарсан байгаа. Солонгост ирснийх гоё халуунагаатай гомгийн амсаж үзмээр санагдаад болтгоо. Тэгээд дүүтэйгээ хамт дэлгүүр ороод гом идэх гэж сууж ин. Тэгээд Солонгост ингээд дэлгүүрт нь орохлоор сууж иддэг ширээ сандал байд юм байлээ. Японд өмнө байсан чинь корона гарснаас хойш тэр нь байха болцсон байхгүй юу? Гэсэн чинь Солонгос одоолтол байд юм байлээ. Айгу гоё. Яаж арай жоохон баг малуу ууж. За уйлваа. Одоо гадуур явж байгаа шүү дээ. Яа хэд үгүй болж байна. Бүгдийг хийхгүй шүү. За хэмээн. За болнохоо. Чинээсээс гадуур явж нөөлөд нөөл юм. Хэсэл чимчгэн л дээ. Хэсэл чимчгэн л дээ. Тийм. Тэгтээ сүүнд гомгоо сүүнд болгож байгаа тэгж идэх бас гоё. Ингээд хаастай шүү. Ярин бүр нэлийн дээр үн рүү явж байна. Атэ. Юу гоё юм. Салаанагаа сайн шүү. Эхлээд хамтлаг оронгууд нэг зүг гайгүй шүү. Хөтөс цаадлага онгодой болчих. Зарсан газараа ирсэн хааны ордон руугаа орохдоо хамбог хүмүүсийн байх юм бол тасалбар авахгүй, энгийн хувцастай байх юм бол тасалбар үүднээс нь аваад орох юм билээ. Тэгээ 5 цаг болонгууд гаднаас хүн оруулахгүй хаалгаа бариад 5:30 гээд доторх хүмүүсээ гаргаад эхэлтийм билээ. Тэгээ хааны ордон маань нэлийн том болохоор та бүтэн тойрхыг хүсэх юм бол иртчээрэй. За тэгээ хүсэн үлээсээ хааны ордноо ирсэн хүн чинь мэдээд хамбог төрөөсөлж өмсөх хэрэгтэй ш тийм ээ. Солонгос кино үзэхлээр л хамбог үнэхээр гоё харагддаг байхгүй юу? Ялангуяа энэ хатны хамбог болвол бүр үнэхээр гоё сүрдмээр харагддаг. Тэгээд хамбог өмсөж үзхийсэн гэж боддог гэсэн хүслээ биелүүлсэн байгаа. За тэгээ хааны ордны яг хажуу талд нь ийм хамбог төрөөсийн газар байсан бүр битүү ийм гудам. Тэгээ тэнцэн зөндөө олон хамбогны дэлгүүрээд байсан. Тэгээ бид нар л орж үзээд таалагдсан хамбуугаа сонгож өмсөөд тэгээд яг тэнцэн үсийг нь бас давхар янзлаа тэгээ гарт юм билээ. За тэгээд хамбуугаа сонгож өмсөхдөө болохоор яг өндрийнх нь хэмжээгээр сонгож өмсдөг юм билээ. Яг таалагдсангаа барьж аваалаа. Энэ гингүүд яг чамд наадах чинь арай таарахгүй өндөрөө. Яг энэ хэмжээний болохоор чамд таарна гэд тэнцээ байгаа хүн өөрөө зөвлөөд заагаад өгт юм билээ. Тэгээд энгийн хамбог нь арай жоохон хямд үнэтэй, хатны хамбог нь болохоор арай жоохон үнэ нэмэгдээд явчт юм билээ. Үсэн ч гэсэндээ бас яаж анслааслахаас шалтгаалаад үнэ нь өөр байсан. Би тэгээд бас үсээ шүлжүүлээд хойноо гой боолгосон чинь надад айгүй тухгүй байсан. Би нэг үсээ задгаа тавьчихлаараа л амар тийм тухтай, тайван өөрийнхөө байх мэдрэмж аваад идэг байхгүй юу? Тийм болохоор тэгээ хааны ордоо оронгуутлаа үсээ дүүгээрээ задлуулаад илүү өөртөө тухтайгаар боодлогцсон.
Тэр нь жилөө айгуу гоё байсан. Хатны хамбог өмссөн чинь ягаад чинь цаанаас хатан болчихж байгаа юм шиг мэдрэмж авт тийм билээ. Яа, за тэгэл хаанаас нь ч харсан хатан бүр яг хатан ингээл тэгэл хэвээр явж гисэн дөө. Яна бүр яг хатан. Хажуудлаас өөр аим хүрэх юм. За ингээ хааны ордны доторх ямар гоё юм бэ? Янзын багийнхаа мөрөдлийг биелүүлээд хааны ордон орж хатан болоод хэсэгэн цаг өнгөрсөн ч гэсэндээ үнэхээр яг хатан болцсон юм шиг мэдрэмж авсан айгүй гоё дурсамжтай тийм өдөр байсан. За тэгээ хамбог буцаагаад түрээсийн хаан газар давж чөхөөсөө өмнө мэдээж гоё солонгос орон юм чинь яаж зураг авахлахаа мартахгүй. Дүүдтэйгээ хамт орж гоё зураг авахсан. Энэ яг хамбог түрээсний газрын яг хажууд нь яг ийм фото студи исэн.
Хам мөрөн дээр ирсэн. Вау. Алтарт хам мөрөн ёо тэр амар гоё төсөлтөнд харагддаг юм байна. Дүүнээр хоол цахиалах гад явцсан. Би хам мөрөнгө хараасан. Өдөр гоё хамбуг өмссөн. Өнөөдөр ерөөсөө хан гэж өвцөн юм шүү. Хамбуг өмсөд хам мөрөөрөөс. Та ресторанаас нутад аваад ирж байгаа юм уу? Ресторанаас нутад аваад ирж байгаа юм уу? Захиалгын дээр авдаг гэж. Хүргэлтээ энэ хүртэл хүрэж ирдэггүй. Захиалгын юунд навчтай юм тийм. Гэж хэлсэн юм шүү дээ. Энэ юу юм? За тэгээ үзэсгэлэнт хам мөрөн дээр очисон хүн чинь мэдээж хэсэг заах ямар цунх хэрэгтэй тийм ээ. За тэгээд хэсэг гоё хөвтэй там мөрөнгөө хараа цусан. Ингээд солонгочууд нь бүгдээр гоё ингээд эргээд байгаа гоё суудын мэлээ найз нөхдөдөө. Тэгээд намайг яг оцсон үеэр солонгосын цаг агаар үнэхээр гоёсэн. Яг нэг Монголд эрт очсон юм шиг сэтгэлээ айгу төрөөдсөн. Японоос илүү сэрүүхэн бисаа айгу гоё. Өөртөө барьсан төрсөн өдрийн аялал маань энэ хүрээ дусаад би гэрийн зүг явах гэж байна. Тэгээд өнөөдөр дүүнер маань ажилдаа таараа. Тэгээ анид танд дуудлагын такси дуудаад өгчөө. Тэгээ та таксигаар явчвал зүгээр үү, яах уу гэдгээр би айгуу дэдгор зүгээр та нар ажилдаа яв. Санаа зовлтгүй харин таксигаар явчих айгуу дэдгор байсан. Тэгээд таксинд явж байгаад нэг юм хараад тэрнээсээ шокроод айгуу хөвчлөлтэй гэх юм уу нэг юм болсон ёо. За тэгээ таксийн дотроо бичлэг хийгээл айгуу тухтай явж исэн юм аа. Тэгэл явж исэн чинь гинт далаа гарч ирээл. Тэгэхээр нөө ямар гоё далаа гэж бичлэг хийжсэн гэвгэнд би юу илээ юун далаа илээ. Намайг дүүнээр авахд ерөөс далаа харагдаагүй дээ гэж одоо лайгаал заяа. Тэгэл хоёр дэшээ харсан чинь битүү далаа. Тэгээ урагшаа харсан чинь нэг арал чим шиг харагдаад. За тэгэл миний айдас хүч хэлсэн байдیں۔ Такси нүрээ сэний болсон. Би сая таксинд. Бүрэг. Сэний болов таксинд яг хам би салганаад амар гацсан боллоо. Яасан гэхээр маад өнөр ажилдаа тэгээд нөө таксинд салгаж гисэн байхгүй юу? Таксинд салгаж гисэн. Дүүнер тусаад аваад юу л гэлөө явах замд ерөөс тийм баламлаа харагдаг байхгүй юу? Тэгсэн чинь амар цэл шууд хоёр талаар битүү далаатай замаар яваад би салганаад зүүвээ буруу замаар яваад туллаа гэж бод. Би яаж байгаа тэр жолооч нь хар мас хэцүүж гисэн. Тэгээ талиндаа амар хараад гэснээр уурт голын хайцыг амар таталгаа голсон юм би бүр бараг ухаан алдангаа. Одоо бүрт миний хөл салганаас дээ. Йоо. Амар сонирхолтой. За ямар ч юм ирсэн лээ. За тэгээ таксийн дотор өстой амьдрал нүдний өмнөр 6 гэдэг шиг юм болсон заяа. Тэгээ би бүр яах гэж дүүгээ ажилдаа яв гэж хэлвэ. Дугуйл зүгээр хөргөөлөхгүй гэж бодоол заяа.
Тэгээд нөгөө нэг жолооч ах лугаа энэ зам чинь биш шүү дээ. Та буруу замаар яваад нь гэж японоор яриад нөгөө ах надлуу солонгосоор яасан гинэ буруу гэдэг байгаа мó энэ зам чинь зөв штэ гэв. Тэгэд миний бүр хамаг гар хөл салганаа ерөөсөө амар шоконд орсон. Яаж яхад нөгөөх нь хурдны замыг хэлэх үү яг яах ёстойгоо ойлгохгүй бүр нэг эзгүй арал руу явж байгаа юм шиг харагдаад айгаад тэгээ явжсэн чи харин ашгүй терминал 3 гэж гарч ирээд амар тайвшраад ёох гэж нэг гүнзгий аимсгаа авсан шүү дээ. Ядж байгаа Солонгост ингээд үнэгүй Wi-Fi айгүй их байсан мөртлөөсөө яг тэр хэсэгт Wi-Fi ерөөсөө орж ирэхгүй бидүүнэртэй ерөөсөө холбогдох ямар ч боломжгүй болчингууд илүү их айдас мэдрээд тэг би таксинаас буусан чинь нөгөө ах яасан зүгээрөө гэж асуугаадсэн би зүгээрээ уучлаарай гэсээр гал тэгээ цаашаа явсан тэгээд дүүнэр лугаа сая ингээд гэж чатчихсан чи мааднэр ананаа замаар чи яваал ирсэн штэ энийгээд тэгээ Солонгос дуудлагын такси чи ямар ч аюул байхгүй гэх тэгээ баах инээдэн болсон байт юм аа. За тэгээ миний аялал гоё сюрпризтэй гинтийн бэлэгтэй өөрийгөө айлгсан айгуу гоё тийм дурсамж дүүрэн инээд хөөртөө болж аялал маань өндөрлсөн байгаа. Би буцаад Шизуока дээр буугаад тэнцээс гэрлүүгээ ирсэн байгаа. Тэгээ Шизуоканд жижигхэн утасны буудлын болохоор ганцхан юм гарцтай юм билээ. Тэнгүүд энэ нохоо бол зүгээр тэнцээ бол даан билээ. Нэг хачааг бараг хидж үнэрлэх завтай. Тэгээд яг үнэрлэнгүүд л амар хөөрхөн хараа сууж байгааз тэнцээс хүмүүс бараг энэ нөгөө нохоог хөөртөө зогссон. Кофе авч учаад би нэглээ орой тэнцэнээс сатуусан зуйгаад гэрийн зүг явсан байгаа. За миний тэгээ 4 өдрийн аялал нэг иймэрхүү дурсамжтай, хөвгчлөлтэй, атал явталтай болж өнгөрсөн байгаа. Энэ үртэл бичлэгтэй минь хамт байсан та нарт баярлалаа. Тэгээ дараагийн бичлэг Японд аялж байгаа аялын бичлэг маань орох байгаа. Баярлалаа.